За сайн байцгаана залуусаа. Ингээд Австри дахь Монгол оюутны холбоо амуухын зүгээс хэрхлэн гаргадаг амуух подкаст болон ярилцлагын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За энэхүү дугаартаа бид Австри улсын University of Applied Science BFI Виена дээд сургуулийн төгсөгч мөн Австри улсын нэгдсэн үндэсний байгууллагын ажилтан одоо нэгдсэн үндэсний байгууллагын UNIDO-д ажиллаж байгаа нэг юм мундаг залуугаа өргөн оролцуулаад байна. За манай зочин байна. Үзэгчид сонсогчдоо өөрийгөө танилцуулаад яриа эхлэх үү. За тэгээ баярлалаа. Тэгээд юуны түрүүнд урьж оролцуулсанд бол баяртай байна. Тэгээд энэ хүү подкастыг үзэж байгаа үзэгчдэд бас энэ өдрийн мэндийг эхлээд хүргэе. Нааг Оргил Эрдэнэ гэдэг. Тэгээд би Австри улсад ирээд ойролцоогоор 7 жил орчим болж байна. 8 жил орчим болж байна. Тийм анх Монгол улсын их сургуулийг бакалаврын зэрэгээр дуусгаад тэгээд дараа нь шууд Австри улсад цаашаа үргэлжлүүлэн суралцахаар ирсэн байгаа. За баярлалаа. Тэгээд энэхүү ярилцлагаараа ерөнхийдөө бид хоёр болохоор Австри улсын ярилцлагын эхний хэсэгт бид хоёр Австри улсын Фахох шүүлэ гэж ярьдаг дээд сургууль буюу за энэ дээд сургуулийн сургуулийн систем хэрхэн явагддаг талаар за дараагийн хэсэгт нь бид хоёр төлхөө одоо Австри улсад төгсөөд ажилд орох процесс нь ямар шоу явагддаг юм бэ гэсэн иймэрхүү детальтай ярилцах болно. За ер нь одоо ингээд яг Австрид ирээд удаагүй байгаа эсвэл Монголд байгаа залуучууд ерөнхийдөө одоо Фахох шүүлэгийн талаар ойлгож байгаа таархан байдаг л та. Тэгээд яг энд ирснийхаа дараа л одоо тийм энэ Фахох шүүлэ гэж байд юм уу? Яа тий ингээд ямар ч жоохон ингэж дөнгөж мэдээд эхэлдэг. За тэгээд хоёулаа өргөө болохоор яг Фахох шүүлэ дээд сургуулийг яг ингээд суралцаад төгссөн байгаа. За тэгээд хоёулаа одоо ер нь л Фахох шүүлэгийн сургуулийн систем ямар шиг явагдав юм бэ? За ерөнхийдөө бол Фахох шүүлэ гэдэг нь одоо ерөнхийдөө дээд сургууль гэсэн үг монголоор бол тийм ээ. Ер нь бол энэ сургуулийн систем нь бол голцоо Австри, Герман, Швейцарт бол их түгээмэл байдаг. Тэгээд энэ бол ерөөсөө ялгаа нь гэх юм бол их сургууль болон дээд сургуулийн одоо ялгаа нь гэх юм бол Фахох шүүлэ болон University-гийн ялгаа бол их сургууль бол ерөнхийдөө бол theory based байдаг. Ерөнхийдөө онол талдаа. За Фахох шүүлэгийн гол ялгаа нь гэх юм бол практик талдаа байдаг. Бүх хичээл болон тухайн одоо програмд байгаа хөтөлбөрүүдээ сургалтын хөтөлбөрүүдээ илүү практик тал руугаа хандаж оюутнуудаа одоо хичээлүүдээ шахуу төлхөө ордог гэсэн үг. За тэгээд манай сургуулиар University of Applied Science BFI гэдэг германээр бол Фахох шүүлэ BFI. Тэгээд бакалавр магистрийн зэрэгээр нийтдээ ойролцоогоор 14-5 мэргэжлийн чиглэлээр мэргэжил олгодог тийм сургууль. За Фахох шүүлэгийн бас нэг ялгаа нь юм бол Фахох шүүлэ бас заавал одоо нөгөө entrance examination буюу автома prüfungтэй байдаг. Эхлээд элсэж орохын тулд за энд бол зарим их сургууль University Uni-ийн жишээ нь их одоо ангиуд бол зүгээр шалгалтгүйгээр одоо материал анхны аппликейшн явуулаад тэгээд аппликейшн аваад хэлний курсээ төгсөөд орох боломжтой байдаг бол Фахох шүүлэ бол зайлшгүй одоо тухайн элсэж орох гэж байгаа мэргэжлэрээ заав шалгалт өгч ордог. Тийм. Тэгээд би болохоор Фахох шүүлэ BFI-д олон улсын банк санхүү мэргэжлэр төгссөн. International Banking and Finance мастрын зэрэгээр. Тэгээд хичээл маань бол ерөөхдөө 100% англи хэл дээр байсан. Тэг яагаад тэгээд би сургуулийг сонгох болсон бэ гэхлээр өмнө нь би бас Австрид ирэхээс өмнө энтгэхт 1 жил компьютер болон англи хэлний чиглэлээр суралцаад тэгэд ер нь бол цаашид бол ер нь англи хэл дээр сурах төлхөө сонирхолтой байсан Австрид ирснийхээ дараа. Тэгээд Австрид ирээд мэдээж бол герман хэлний бэлтгэл суугаад за тэгээд B2-ыг дуусгасны дараагаар бас Uni-ийн би бакалаврын зэрэгээр эхлээд бол би бакалаврын зэрэгээр суралцж байж байгаад дараа нь би Фахох шүүлэ BFI-д мастрын зэрэгээр англи хэл дээр ялангуяа миний сонирхдаг мэргэжлэр одоо мэргэжил олгодгийг
олоод тэгээд шалгалтанд нь бэлдээд тэгээд орж суралцсан байгаа. За тэгээд ялгаа нь гэх юм бол их сургуулиас ялгаад би түрүү хэлсэн нэг практикум талдаа илүү бейсик гэдэг түрүү хэлжсэн те. Тэр талаараа бас давуу талтай. Хоёрдугаарт гэх юм бол хичээл нь бол их сургуулийг бодох юм бол системчилсэн хуваарийн дагуу ордог. Одоо их сургууль бол одоо оюутнууд л өөрсдөө үндсэн ангид орсны дараа хичээлээ сонгоод за тэгээд тодорхой ерөнхий ямар пейс байна тэрийгээ дагаад явдаг бол фахшуулын хичээл бол цаанаасаа өгөгдсөн хуваарийн дагуу шалгалтууд нь чулан хичээлүүд нь ч гэсэн тийм хуваарийн дагуу явдаг болохоор маш шахуу үздэг хичээлээ. Тийм болохоор бас оюутан маань хэрвээ өөрийгөө дайчилж чадах юм бол яг ерөнхий програмынхаа хугацаанд шахуу үзээд бас төгсөх боломжтой байдгаараа бас их давуу талтай байдаг. За түрүү нөө эсэлтийн шалгалт байсан. Энэ би бас нэлээд олон оюутнуудаас ингээд бидрэлөө ингээд хүсэл ирдэг л дээ. Хоох шүлгийн талаар хэрхэн эсэлт орох вэ? Тэгээд шалгалт нь ямар шиг байдаг вэ? Ер нь ямар шиг процессор явагддаг вэ? Энэ талаар нэг жоохон дэлгэрэнгүй хайлт ярьж. Одоо энд сонирхож байгаа залуучууд байл. Жишээлбэл чиний хувьд бол ингээд ямар шалгалтууд өгсөн бэ ч юм уу те. За миний хувьд болохоор миний сонгосон мэргэжил маань болохоор банк санхүүгийн чиглэлээр өссөн International Banking and Finance. За эхлэний ээлжинд болохоор ярилцлаганд ордог. Хэрвээ тухайн сонгосон мэргэжил маань хэрвээ 100% герман хэл дээр эсвэл англи хэл дээр байвал тухайн яг хэлээрээ ярилцлаганд ордог байгаа. За намайг бол шалгалт өгж яхад бол надад бол ерөнхийдөө 3 сэдвийн дагуу мэйлээр эхлээд мэдэгдээд за ийм сэдвийн дагуу та эхлээд презентацийн бэлтгэх ёстой. За тэгээд 15 минутын яг өөрийн хувийн ярилцлага гэсэн яг нийтдээ нэг 20 минутын орчим ихтэй ярилцлаганд орсон. За тэр 3 сэдвэн болохоор мэдээж банк санхүү байсан учраас надад бол яг жишээ нь тухайн үед яг тухайн үед шалгалтанд орж хахад одоо эдийн засгийн ч юм уу тий санхүүгийн чиглэлээр одоо яг дэлхий дээр яг хамгийн тийм одоо ярианы сэдв болж байгаа тийм сэдвийг голчлон аваад яг түүгээрээ өөрөө тэрийг одоо танилцуулах чиглэлээр танилцуулж болно гэсэн тийм одоо юу гэсэн заавар ирсэн байсан. Тэгээд тухайн үед болохоор Alibaba-гийн IPO яг тухайн үед бол зарлагдчихсэн яг тэр болохоор над миний сонирхлыг маш их татаад тэгээд удахгүй ингээд одоо Alibaba IPO зарлана энэ болохоор дэлхийн хамгийн том одоо тий тухайн үед хамгийн том хөрөнгө өсгсөн IPO болно гэх мэтчлэн өөрөө ингээд сайн уншиж бэлдээд оролцож ирсэн. За тэгээд хэрвээ ярилцлаганд тэнцсэний дараагаар бол бичгийн шалгалтанд ордог. Тэр нь 60 минутын тест байсан. 60 минутандаа болохоор 60 асуулттай 40 асуулт нь цаанаасаа өгөгдсөн банкны менежментийн номын дагуу бэлдэх 40 асуулт 10 асуулт нь болохоор математик үлдсэн 10 асуулт нь болохоор англи хэлний дөрмийн шалгалт байсан. За тэгээд энэ хоёрыг даваад тэгээд ордог байгаа. Миний мэргэжлийн бус мэргэжлийн хувьд мэдээж тодорхой хэмжээгээр өөрөө ялгаатай байна. За тэгээд төлбөрийн хувьд бол яг их сургуультай бол адилхан тий? Тий, яг их сургуультай ажиллах. За ингээд их сургуульд энд одоо миний нэг яагаад байгаа юм болохоор ер нь одоо жишээлбэл ингээд мастер зэрэгэд ороод суралцж байгаа ингээд 2 жил төгсөж байгаа. 2 жил энэ төгссөн тий? Тэгсэн. Тий. Жишээлбэл одоо ингээд дээд сургуульд ингээд ороод амжилттай яг чиний түрүүний хэлсэн өөрийгөө дайжлаад явж байгаа залуус ингээд хурдан төгсөж байгаа байхгүй. Тэнгүүт одоо их сургуульд орсон залуучууд болохоор ингээд жоохон удаад байгаа санагддаг. Жишээл миний хувьд ч гэсэн тийм санагддаг л да тий. Тэгээд яг хөө үнэхээр хурдан төгсөхийг хүсэж байгаа тийм залуучдын бол бас фахшууд бас судалж үзвэл бас зүгээр. Тэгээ яг хөө нэрээ төгсөөд нэр хүндийн хөвж ч гэсэн надад бол ингээд нэг хүн амтнаас сонсоод ингээд ганц зур ярилцлаганд ороод ингээд харж байхад бол нэг тийм ямар шалгаагүй байл энэ ч ерөөсөө ингээд баг төлөхгүй баг хоох шүлэд өгсөн хүмүүс нь арай нэг жоохон практиктай гэдэг утгаараа тиймэрхүү санагдчихсэн. Хэдэд тэрэнд орж байхад Тийм тэрэн дээр бол яг санал нэг байна. Жишээ нь гэх юм бол манай жишээ нь хичээл болохоор банк санхүүгийн чиглэлээр байсан. Ерөнхий гол хичээлүүдийг дандаа Австрийн жишээ нь банкны мэргэжилтнүүд ордог байсан. Жишээ нь Raiffeisen банкнаас, Erste банкнаас за тэгээд хамгийн гол 2 хичээл байсан. Тэрийг болохоор Австрийн жишээ нь Төв банкнаас одоо мэргэжилт ирж хичээлээ ордог байсан. Гэх мэтлэн тэр нь өөрөө оюутнуудад маш их давуу тал болгодог байсан. Зүгээр нэг энгийн жишээ хэлэхэд жишээ нь тэр тухайн тэр нэг хичээл байсан л да credit risk хичээл. Тэрийг болохоор заасан одоо багш маань болохоор
Австрийн төв банкны мэрэгчлэн. За тэгээд тэр хичээл маань нэлээд жоохон хүнд зөв жишээ болгож ирэхэд тэгээд тэр багш маань болохоор жишээ нь хэлэхдээ за хэрвээ одоо миний хичээл дээр та нар дундаас энэ оюутнууд дундаас нэг авах юм бол одоо нэг гэдэг чинь одоо хамгийн өндөр үнэлгээ те нэг авсан тохиолдолд бол одоо чинь би ингээд төв банкн дээр Австрийн төв банкн дээр чинь интерншип хийх боломж олгоно гэх мэтчлэн ингээд цаашаа өөрөө их сургуулийн систем нь өөрөө ийм болохоор оюутнуудад илүү практик талдаа илүү их боломж олгодог. Тэгээд тэгэхээр би бол нэг аваагүй л те. Тэгээд гих мэтчлэн айгүй их давуу талуудтай. Тэгээд би бас нөгөө түүнчлэн хийжээс яг програм нөгөө нэг цаанаасаа байдаг гэд хэлжсэн. Тэр нь болохоор бас юугаараа давуу талтай гэхээр оюутан болохоор яг тэр програмынхаа дагуу өөрийгөө шахаад явчихдаг. Шалгалтуудын хуваарийн ч гэсэн яг 7 хоногийн зайтай ингээд тавигдаад явчихдаг. Хэрвээ шалгалтын хуваараасаа чинь их сургуульд бол за одоо чинь за энэ шалгалтын хуваарийг алгасчи дараа семестрт үгүйш гэх юм боломж байдаг бол фаховшүүлгийн гол ялгаа нь болохоор тийхгүй шууд програмаар явчихдаг учраас тухайн шалгалтыг ер нь бол зайлшгүй заавал өгдөг байгаа. Тэгэхээр өгөхгүй бол тэр тухайн өвөөгүй нэг алгасан одоо шалгалтын одоо суудал маань жишээ унснаар тооцохдоо дараагийн шалгалтанд орох жишээ нь тийм болохоор оюутнуудаас өөрсдөөс нь бас маш их тийм чармайлт шаарддаг. Тийм. За одоо энийг үзэж байгаа сонсож байгаа залуус маань залууст ерөнхийдөө бол хоогшуулгын талаар жоохон мэдээлэл авсан байх гэж бодож байна. За одоо ингээд ерөнхийдөө бол ингээд дараагийн алхам болохоор их сургуулаа ороод төгсгөх төгссөний дараа одоо нэг том алхам байгаа. Бараг бидний хамгийн гол зорилго нь болохоор мэргэжлэрээ ажиллах гэж нэг зорилго байгаа. За тэгээд Австри улсад их дээд сургуулаа төгсчөөд дараа нь одоо ерөнхийдөө хамгийн гол дээр ажилд борох процесс ер нь хэрхэн явагддаг вэ? Ер нь Австрид Монголтой ер нь адилхан уу? Ер нь энэ талаар нэг жоохон. За ажилд орох процессын хувьд бол за мэдээж яг энэ Австрийн өөрсдийн оюутнуудад бол мэдээж илүү давуу талтай. Учир нь юм бол одоо бидний мэддгээр AMS гэж байдаг те. Тэгээ Австрийн оюутнууд бол тухайн тэндээ бүртгүүлээд юм өөрсдийн мэргэжлэрээ ажилд бол одоо чинь орох боломж байдаг. Гэхдээ мэдээж аль ч оронд байдагчлан оюутнууд төгсөгч маань өөрсдөө одоо өөрийн хүссэн компани байгууллага руугаа мэдээж CV анкетаа явуулаад мэдээж ярилцлаганд ороод хэрвээ тэнцвэл тухайн компанид мэдээж орно. Тэгээд миний хувьд төгссний дараа болохоор маш олон компани руу ялангуяа банкнууд руу маш олон одоо аппликейшн явуулсан. Би ойролцоогоор 70-80 аппликейшн явуулсан. Тэндээс бол нэг 4-5 нь бол ярилцлаганд урж исэн. За тэгээд бас гол нь нөгөө нэг Австри улсын бас нэг маш том нэг давуу тал байсан гэх юм бол энд нэгдсэн үндэсний байгууллагын 3 дахь том төв байдаг. Тэг мэдээж нэгдсэн үндэсний байгууллага гэдэг нь өөр олон улсын байгууллага. Тэгээд тэр маань юу гэсэн үг вэ гэхээр олон улсын ажилтнуудыг илүү одоо авах шанс нь өндөр байдаг гэсэн үг. Хэрвээ тийшээ аппликейшн явуулаад дадлах чигчаар ч юм уу эсвэл зөвлөхөөр ч юм уу эсвэл яг аль биесны ажилтнаар ч юм аппликейшн явуулахад тийм боломж байсан учраас бас тийшээгээ бас зүгээр энгийн компаниуд руу явуулахаас гадна бас тийшээгээ бас аппликейшн бас бүглөөд явуулж исэн. Тийм. Ер нь ингээ ажлын байранд одоо тэнцэх одоо бэлэн болохын тулд ер нь ямар алхам ер нь хэрэгтэй юм бэ? Ер нь өөрийгөө ер нь хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ? Жишээлбэл одоо сурч авах хугацаанд ч юм уу тий. Одоо жишээлбэл чи ингээд ажлын ярилцлагад тэнцээд орлоо. Ингээд харж байхад тий. Энэ ийм чадварыг би юу эзэмшсэн байсан бол арай зүгээрээс юм байна да. Тий. Ийм дээр адил төлөвлөгөө анхаарахмаар юм байна да гэх тиймэрхүү бодол тий. Зөвлөгөөнүүдээс байвал. Тий яг надад тухайн үед бол яг бодогдчихсэн бодол маань юу байсан бэ гэхээр яг их сургуульдаа сурж явах явцдаа мэргэжлийнхээ дагуу зайлшгүй дадлах хийх ёстой байсан байна гэдэг зүйл бол толгойд орж иж байсан. Яг их сурж байхдаа бол зөвхөн сургуулиас сурж байсан. Тухайн үед бол чи надтай хамт сурж байсан зарим оюутнууд бол жишээ нь банкны мэргэжлээр сурж байгаа чинь банкнд давхар дадлах хийгээд эсвэл өөр байгууллагуудад жишээ нь дадлах хийгээд фрилансераар ч юм уу 10 цагаар ч юм уу 10 цагаар ч хамаагүй 20 цагаар ч юм уу дадлага хийгээд явдаг гэсэн. Миний хувьд бол яг зөвхөн хичээлдээ анхаарал явж исэн. Энэ маань болохоор яг дараа нэг сургуулаа төгсөөд компаниуд руу ч юм уу байгууллага руу аппликейшн явуулахад яг нөгөө нэг сурж авах хугацаагдаа
дадлага хийгээгүй гэдэг утгаараа бас баг зэрэг тийм сөрөг тал болж өгдөг юм байлээ. Тэгээд бас яг хав мэдээж ярилцлаганд орж явахад бол хамгийн ихний ярилцлага бол үнэхээр мэдээж маш их хэцүүс. Яа гэх юм бол мэдээж би их хэл дээр ороогүй англи хэл дээр орж исэн. Тэгээд өөрийгөө танилцуулахаас хулаа сандрахаас эхлээл одоо маш их тийм хэцүү зүйлүүд байсан л да. Тэгтээ явандаа ерөнхийдөө бол юун дээр миний бодлоор юун дээр цаашид одоо төгсөө дараа нь ярилцлаганд орох залуучууд хандчихлахэд юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэхлээр ер нь бол яг ярилцлаганд орж байгаа хүмүүсийг харахад өөр дээрээ төвлөрч ярьдаг юм байл л дээ. Одоо чинь би бол тийм тий миний одоо эзэмшсэн чадвар бол ийм учраас би одоо ингэнэ. Эсвэл би танай компаниас тий ийм одоо скейлүүдийг аваад би өөрийгөө ингэж хөгжүүлнэ гэж одоо ерөөхдөө их ярилцлага бол ерөөхдөө тэгж болдог. Яг хэсэм дээр бол ажил олгогч болохоор юу хүсдэг вэ гэхлээр тухайн одоо ажил хурлагч маань нөгөө ажлын ярилцлаганд орж байгаа компанид харин юу өгч чадах вэ гэдэг тал дээр оюутнууд ч байна илүү тэрэн дээр бол илүү анхаарах хэрэгтэй. За одоо жишээ нь юу гэдэг чинь хэрвээ ямар ч хамаагүй мэдлэлээр сурсан бай. Одоо юу гэдэг чинь тухайн эхний ээлжинд орох байгаа компани маш сайн судлах хэрэгтэй. Юу хийдэг, тэ тухайн компани төлөвлөгөө нь юу байгаа юм байна. Зах зээл дээр хэрхэн одоо юу гэдэг чинь тэ хэрэг хэмжээ зах зээл дээр хэр сайн явсан байна. Хэрвээ би өөрөө тэр компанид орсноор танай компанид жишээ нь ямар давуу талуудыг бий болгох чадах вэ? Надад team skill байгаа учраас би танай компанид ийм зүйлүүдийг одоо оруулж чадна гэдэг утгаараа ярилцлаганд бэлдэх юм бол тэр нь бол илүү давуу тал болно шүү гэж би бас зөвлөмөр байна. За энэ бол маш хэрэгтэй зөвлөгөө байлаа. Тийм. За тэгээд одоо дараа нь одоо бол манай өргөө болохоор нэгдсэн үндэсний байгууллага Unidot ажилладаг байгаа. Одоо энэ талаараа нэгдсэн үндэсний байгууллага гэж ямар байгууллага болох вэ? Тэгээд өөрийнхөө яг ажилладаг салбар тэр чиглэлийн талаар тусдаг болцож. Тэглэв ах уу. Тэгээд түрүүний миний хэлсэнчлэн одоо жишээ нь манай Монгол оюутнуудын хувьд ялангуяа гадаад оюутнуудын хувьд төгснөөхөө дараа бас нэгдсэн үндэсний байгууллагад орж ажиллах боломж маш өндөр байдаг. Яг түрүүний яагаад гэх юм бол энэ маань өөрөө маш том олон улсын байгууллага учраас гадаадын ажилтнуудыг гадаад орны ажилтнуудыг илүү одоо авах сонирхол өндөртэй байдаг. Одоо яг энд байгаа Австри компаниудыг бодох юм бол тэгээд тэр бол илүү давуу тал. Нэгдсэн үндэсний байгууллага мөн өөрөө болохоор яг нийт том 4 төвтэй байдаг. Нью-Йоркд 2 дахь төв нь Женевд, 3 дахь нь Вен, 4 дахь нь болохоор Найробид байдаг. За тэгээ 3 дахь том төв нь болохоор энд Венд байгаа. Ойролцоогоор чинь Вений төвд ойролцоогоор 4000 гаруй ажилтнтай. Тэгээд мэдээж нэгдсэн үндэсний байгууллага бол 1945 онд дэлхийн 2 дугаар дайны төгсгөл дээр их тайвны төлөө анх байгуулагдсан 51 оронтойгоор одоогоор бол 193 орны одоо гишүүнчлэлтэйгээр нэгдсэн үндэсний дэлхийн хамгийн том олон улсын байгууллага. Миний ажилтдаг байгууллага болохоор Unido гэдэг монголоор бол нэгдсэн үндэсний байгууллагын ажил дүрийн байгууллага, нэгдсэн үндэсний байгууллагын ажил дүрийн байгууллага United Nations Industrial Development Organization гэдэг. Энэ маань өөрөө болохоор specialized agency гэж явдаг нэгдсэн үндэсний байгууллага дотроо. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бие даасан байгууллага гэсэн үг. Нэгдсэн үндэсний байгууллагын нэрийн өмнөөс одоо гишүүн орнуудад төсөл хэрэгжүүлдэг байгууллага гэсэн үг. За яг ийм төрлийн 15 байгууллага байдаг. Жишээ нь гэх юм бол ЮНЕСКО байна. За мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллага байна. Гэх мэтчлэн эдгээр бол яг нэгдсэн үндэсний байгууллагын specialized agency гэж явдаг. За тэгээд Unido байгууллагын одоо гол төвөл болохоор яг энэ Венд байдаг байгаа. Нийтдээ 600 гаруй ажилчинтай дэлхийд даяард 2000 гаруй консалтант зөвлөхүүдийг одоо консалтантуудтай хамтарч одоо дэлхийд даяард үйлдвэрлэлийн чиглэлийн голцоо тийм төсөл хэрэгжүүлдэг тийм байгууллага байгаа. Тийм. За одоо манай өргөө энэ Unido-гийн яг одоо ямар одоо танай баг одоо ажиллаж байгаа баг байгаа шүү дээ. Одоо яг ямар төсөл дээр ажиллаж байна. Тэгээд ерөнхийдөө энэ талаараа. Тэгээ хав. Гэхдээ би яг дадлагыг болохоор хоёр өөр байгууллага дээр хийсэн. Тийм байсан тий. За эхлээд болохоор би яг Unido 6 сарын дадлага хийсэн байгаа. Тэр дадлага маань болохоор ямар чиглэлийн байсан бэлээ. Ерөнхийдөө technical analysis байсан. Тэр маань болохоор манай байгууллагын одоо corporate management operations гэдэг өөрсдийнх нь дотоод төсөл байсан. Тэр маань яг голцоо юу хийдэг байсан бэ гэхээр
одоо жишээ нь манай байгууллага жишээ нь Unido маань маш олон чиглэлээр одоо төслүүдийг дэлхийд даяар хэрэгжүүлээд тухайн хэрэгжүүлж байгаа төслийн мэдээллийн сангуудыг өөр дээрээ байгуулад яг үүн дээрээ одоо техникэл анализ хийх дадлагын одоо тийм боломж байхад нь тэгээд ямар ч байсан сонгогдоод орсон. Тэгээд тэнд 6 сар техникэл анализ дээр ажиллаад тэр тухайн 6 сарын дадлагаа дуусгаад би дараа нь нэгдсэн үндэсний байгууллагын одоо United Nations Office at Vienna гэж бас яг байгууллага байдаг. Нэгдсэн үндэсний байгууллагын Vienna Office гэдэг. Тэнд болохоор бас дараа нь 2 сарын хугацаатай procurement-ийн чиглэлээр дадлах хийсэн байгаа. Procurement гэдэг нь ерөнхийдөө худалдаа авалт гэсэн үг. Нэгдсэн үндэсний байгууллагад бол худалдаа авалт гэдгийг бол тендер маягаар ойлгож болно. Учир нь бол өөрсдөө төсөл хэрэгжүүлдэг учраас түүн дээрээ компаниуд шалгаруулад тухайн төсөлд одоо ямар бараа материал эсвэл техник технологи хэрэгтэй байна. Одоо үүн дээр ажилладаг одоо team internship гэсэн. Түүн дээр болохоор би яг 2 сар дадлага хийгээд тухайн дадлага маань явж байх үед Unido-гоос надад консалтантаар ажиллах, дахин буцаж ирээд консалтантаар ажиллах одоо санал тавьсан. Тэгээд буцаад Unido одоо яг өмнө ажиллаж байсан technical analysis-ийн internship дээр очиж ажиллаж байгаад одоогоор бол би Unido-гийн хүний нөөцийн албанд ажиллаж байгаа. Тэг ер нь бол ингээд тал боломж байвал тал ингээд одоо дадлага амжилттай явуулсан байж тээ. Тэг одоогоор яг нэгдсэн үндэсний байгууллагын хүний нөөцийн албан дээр яг консалтант буюу зөвлөхүүдийн гэрээний хэрэгжилтэн дээр ажилладаг байгаа. Одоо чи ингээд нүүбт бас 2-3 салбарт нь ингээд шилжээд ажиллажлаа. Бас нэлээд хөрхэн туршлага хөрөнгөлүүлжлээ. Ер нь одоо ингээд нэгдсэн үндэсний байгууллага нүүбт ажиллах сонирхолтой байгаа залуучдын хувьд ер нь хэрхэн одоо дадлах хийх боломжтой байдгийг тэгээ энэ хүү процессыг нэг хэлэргүй. Хэрвээ одоо нүүб дадлах сонирхолтой байгаа залуус зөвлөж хэлэхэд тэгэлгүй ах уу мэдээж бол нэгдсэн үндэсний байгууллагад дадлах хийхин тулд хамгийн одоо нэгдүгээр чухалчилж тавьж үүсгэх зүйл бол мэдээж англи хэл маш сайн байх хэрэгтэй. Яа гэх юм бол нэгдсэн үндэсний байгууллагын яг гол одоо ажил дээр хэрэглэгдэх гол хэл нь бол англи хэл байдаг. Нүүбийн бол нэгдсэн яг official бол 6 хэл байгаа. Англи хэл, орос хэл, хятад хэл, франц хэл, за тэгээд араб, за тэгээд испани гэсэн 6 хэл бол яг нэгдсэн үндэсний байгууллагын гол 6 хэл гэж явдаг. Мэдээж англи хэлнээс гадна бусад өөр нөгөө нэг 5 хэлнийх нь одоо мэдлэгтэй байвал бас бүр их давуу тал болж өгдөг. За тэгээд тийм нэгдүгээр англи хэл, хоёрдугаар гэх юм бол яг ямар чиглэлээр дадлах хийж байгаа гэдгээ маш сайн тооцсон байх хэрэгтэй. Одоо жишээ нь Австрийн жишээ нэгдсэн үндэсний байгууллагын төв дээр хэд ойролцоогоор 8-аас 9 өөр төрлийн одоо байгууллагууд хамгийн том нь жишээ нь IAEA гэдэг International Atomic Energy Agency гэдэг одоо цөмийн зэвсэгтэй холбоотой үйл ажиллагаа дэлхийд даяар болдог байгууллага. За дараагийнхан том байгууллагын чинь Unido, за тэгээд мөн United Nations Office on Drugs and Crime гэдэг за мөн хар тамхи болон гэмт хэрэгтэй хэлцэг тасагч гэдэг юм уу. Гэх мэтлэн ингээ маш олон төрлийн байгууллагууд байгаа. Бүгдээрэнд нь бол яг тухайн өөрийн оюутан суралцж байгаа мэргэжлэрээ бол дадлах их боломжтой байдаг. За тэгээд дадлах хийхэд бол чинь хамгийн ихний шаардлага за мэдээж миний дурсан англи хэл, хоёрдугаар гэх юм бол яг их сургуульд яг сурж явах хэрэгтэй. Эсвэл хамгийн багадаа бакалаврын зэрэг эзэмсэн байх. Эсвэл бакалаврынхаа төгсөх одоо хэсэг тавьж байгаа оюутан байх шаардлагатай. Байх хэрэгтэй. За мэдээж мастерт сууж байгаа эсвэл мастер төгсөн байвал бүр илүү давуу тал болно. Тэгээд тийм бол ерөнхий гол шалгуурууд байгаа. За тэгээд хэрвээ одоо дадлах хийхийг хүсэж байгаа оюутнууд байх юм бол нэгдсэн үндэсний байгууллагын гол вебсайт байдаг. Яг түүгээр дамжуулаад ерөнхийдөө тухайн байгууллагууд руу аппликейшн явуулаад авах боломжтой байдаг. Яг өөрийнхөө яг ямар байгууллага байна түүнийг олоод яг тэр тухайн байгууллага руу аппликейшн процесс бол ерөнхийдөө баг ижилхэн байдаг. Ихэнх байгууллагууд нь ойролцоогоор одоо нэг аппликейшн бүглэхэд 7-8 төрлийн одоо секшнтэй байдаг. Ойролцоогоор яг нэг бүглөөд тусахад нэг цаг орчим шаарддаг байна. Тэн дээр болохоор мэдээж өөрийн талаарх мэдээлэл тэгээд одоо тухайн оюутан байна одоо ямар одоо дүүн одоо дипломтой байгаа хэлний мэдлэг нь хэрийн түүнийг баталгаажуулах зүйлүүд бас нэг хамгийн гол зүйл нь гэх юм бол
cover letter гэдэг. Одоо өөрийгөө танилцуулсан цагтл үүнийг бол тийм маш сайн өөрийгөө харуулж уртч биш богиноч биш ойролцоогоор нэгээс ч юм уу 2 хуудсанд багтаа максимум 2 хуудсанд багтаагаад маш товч тодорхой бичсэн байх хэрэгтэй байдаг. Ер нь бол ажиглаад хахад бол тухайн хүний CV-нээс гадна бас хамгийн дараагийн том нөлөөлөх зүйл бол cover letter байгаа. Зарим ажил олгогч нар бол CV уншилгүйгээр шууд чинь cover letter-ыг чинь эхнээс нь унших жишээтэй байх одоо чинь байдаг. Учир нь гэх юм бол cover letter гэдэг маань тухайн хүн ямар мэрэгжил эзэмшээд ямар өөртөө чадвар боломжуудыг аваад үүнийг одоо хэрхэн зөв ашиглах вэ гэдгийг л ерөнхийдөө cover letter буулгана гэсэн. Энэ дээрээ бас маш сайн анхаарах хэрэгтэй. Ер нь ганцхан нүүбт ч биш өөр байгууллагуудад ч гэсэн аппликейшн бүглэхэд зайлшгүй cover letter асуудаг байгаа. Ер нь хамгийн анх ороод нүүбт ороод ер нь ямар шууд сэтгэл төрж ив. Вау энэ чинь ингээд олон орны залуустай хамтран ажиллаад ингээд нэг тийм үү. Байдаг шүү дээ. Яг юу гэж бодогдож юм. Хамгийн анх ярилцлаганд орох гээд очиж байхдаа маш их айж исэн. Яг ингээл манай чинь яг манай департмент тухайд бол чинь 20 давхарт байсан. Тэгээд лифтэнд суугаад яг нөгөө ярилцлага өгөх өрөө рүүгээ явж байхдаа ингээл лифтэнд суугаад маш олон хүмүүс яг орж ирэл дандаа өөр орны хүмүүс тэгэл яг тэр 20 давхар руу ингээл гарах хооронд бол маш их айцтай байсан зүрх зүгтдэг зөвхлөө. За тэгэл тэгээд гол зүйл нь хэмдэж олон орны хүмүүстэй ажиллах нь үнэхээр сайхан. Тэндээс бол маш их зүйлийг мэдэж авдаг. Мөн дээрэс нь гэх юм бол бас яг Монгол хүн гэдгээрээ бас тэнд ажиллаж байгаа бас их тааламжтай. Яг гэх юм бол ихэнх хүмүүс болохоор ер нь тэгдэг Монголоос ирсэн хаанаас ирсэн бэ? Монголоос ирсэн гэхээр баг одоо чууд анхудаа л одоо уулзж байгаа анхны одоо монгол хүн байна гэж хэлдэг. Тэгэхээр нэгсэндээ тэр асуулт хэдий сайхан санагддаг боловч нөгөө талаараа бас надад болохоор юу гэж боддог вэ? За би ер нь бол маш их хичээгстэй байна гэж боддог. Учир нь гэх юм бол тэр хүн мэдээж надаар одоо төсөөлж тийм Монгол Монголын одоо Монгол залуучуудыг бол төсөөлнө. Тийм болохоор тэгээд аль болоход одоо хичээж ажилладаг гэх үү нэ. За ингээд өргөө Австрали улсад ирээд нэлээд удлаа бас Европ залуучуудыг энэ гадны залуучуудыг ингээд ажиглаад хараад дараа нь бас ингээд нэг үндэсний байгууллагад ороод сайн хэлсэн маш олон залуучуудаа танилцаад ингээ харж байхад одоо Монгол залуучууд одоо энэ гадны Европын залууч хооронд нэг ялгаа байна уу ер нь дутагдал давуу тал сул тал иймэрхүү ажиглах иймэрхүү зүйл. Тэг мэдээж бол байгаа. За юун дээр их ажиглагдсан бэхлээр ялангуяа их сургуультай сурж явах явцад бол надад яг оюутнуудын хооронд ялгаа их ажиглагддаг байсан. Гадаад ялангуяа Европ оюутнуудын хувьд бол надад их санагдсан зүйл нь маш их хичээнгүй их бие даасан. Монгол одоо ер нь бол их бие дааж одоо хичээнгүүлэн одоо суралцдаг нь надад маш их тийм өөр юм шиг санагдсан. За одоо юу гэдэг чинь одоо их сургуульд сурж байхад одоо манай чинь Монгол улсын их сургуулийн систем бол нэг голцоо тухайн үед намайг сурж байхад нэг юм анги болгоод жишээ нь явчихдаг тийм үү. Тэгэл анги хамт олноороо ингээл хичээлдээ суугаад проект дээр ажиллаад. Энд их сургуульд болохоор гол ялгаатай гадаад залуучуудын гол ялгаатай санагдсан зүйл нь эхлээд маш их бие дааж юмаа хийчээд дараа нь эргээд тэрийг өөрсдөө боловсруулж бие биендээ мэдээлэл өгдөг. Тэгээд маш их хичээнгүүлэн бие дааж суралцдаг. Тийм одоо зүйлүүд бол маш их ажиглагдсан. Мэдээж соёлын үед бол мэдээж зөндөө ялгаанууд байгаа. Тэр тэргүүм Австрид байгаа хэлтгөө мэдж байгаа. Тийм. Чамд тэгж санагддаг байсан. Мэдээж чи бас сурж байгаа. Тийм. Би чинь шүтээсийг төгсч ирчээд тэгээд дараа нь их сургуультай орчоод би амар эхний хичээл дээр амар шокнд орж исэн. Тэгээд ингээл багш нар чи ингээл профессорд орж ирэл юм яриад одоо тэгэн ингээл тэнгүүчл месээ ойлгохгүй одоо ингээл яах гээд байгаа юм бол ягээл юу хийх гээд байгаа юм бол гээл ерөөсөө ингээл хийх байгаа юм хараад ингээс хүрдээл амар их семестрт хөсгөлийг прожектор ажиллана бид нар юм хийсэн байна их өстой гэл ингүүл ойдууд ингээл яг багш ярьж явах тэд нар ингээл системтэй ингээд бид нар юу хийж байгаа яах гэж байгаа ингээд бүгд ингээ ойлгоод авсан байдаг.
миний хувьд болохоор нэг тиймэрхүү одоо тийм эсвэл тийм анхаасаа тэгээд буруу арга барилаас алгацдаг юм уу. Тэр жари биш аа. Яг бид юмэг системд хүлээж авах тэрэн дээр нэг жоохон дутуу санагдсан. Тэгэл Монгол баг юу хийж исэн бэ гэж боддог байсан. Сургуульд орчвол тэгэл амар дутуу. Тэгэл хичээхгүй бол болохгүй юм байна. Яаж хийж гээл. Тэгээд их цаг хэрэгтэй. Тэгээд ялангуяа Монгол оюутнууд бидний хувьд бол жишээ нь Монголд сурж байснаас хамгийн гол ялгаа нь юм бол биднээс бол 2-3 дахин илүү хүчин чармаал чаддаг. Жишээ нь юм бол бид нар гадаад хэл дээр сурж байгаа учраас нэгдүгээр бидний хичээлээ ойлгох ёстой, ойлгохын тулд хэлмээ сайн байх ёстой. Хэлмээ сайн байж тухайн хичээлээ ойлгоно. Мэдээж тэр оюутнуудын дунд ороод тэднэртэй мөр зэрэгцээд явна. Тийм болохоор мэдээж гадаад сурна гэдэг бол 2-3 дахин илүү хүчин чармаал шаарддаг. Харин дээрээс нь манай Австрид сурдаг залуучууд ч болохоор бас дээрээс нь хажуураас ажилтдаг байгаа. Тэгээд бас хичээлих цаг нь бас ингээ багасна. Тэгээд гарахаар тий. За тэгээд бидний хувьд болохоор бас би бас түрүү нэг дээр ярьж ирсэн нэг өөрийгөө илэрхийлэх чадвар ингээд бусдаа нээлттэй авах чадвараар маш дотмог. Ингээл хичээлүүдээр ингээл зарим хичээлүүдээр за ингээл бид нэр прожектын групп болно. Тэд дэдэн болоороо гэхэд л хүмүүс ч басад адилхан бидэртэй адилхан биений танихгүй байгаа гэсэн мөртлөө ингээл тэгээ ингээ гээл тэгэл ингээл амьд ихтэй хүмүүс ч ингээл тэгүр ингээл шууд ингээ баг болчихсон тэнгуүтэ одоо би анх ороод ингээл хүн амьтнаас нэг танихгүй гэдэг утгаараа ч юм. Тэгтээ бүгд ялгаа танихгүй байсан ч гэсэн би ингээ хүн амьтнаа нэг тайм ингээд окей хойлоо баг болоо яах вэ ийх үү гээл тэгтээ талаар юм дотгосон. Тэгэл тэгж байгаа сүүлд нэг баг хүчээр нэг үлцэн хэд нэг баг болж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөөд нь бас нэг тим хүмүүс ээж таарсан. Тэгээд яг нэг прожект болсон чинь нөгөөд нь замын нуус ингээ алга болцсон. Тэгээд сүүлдээ тавуулаа яасан чинь хойлох нөлцсөн битээ. Тэгээд ачаал нэгсэл тэгэл би тэрэн дээр амар харамсаж байсан. Тэгэхгүй ингээ яг тэр төслийг бид яг ингээд тэр прожектыг тавуулаа яаж байгаа яг ингээ нэг жигтгэн ч юм уу тэгээд хийжсэн бол ингээд над ирэх ачаал багасах байсан. Тэгээд би бас өөр хичээлдээ ч юм уу цаг зарцуулах байсан. Тэгсэн чи би баг тэр семестр тэр хичээлээр баг хамаг цагаа гарсаар агаал тэгэл дуусчихжсэн. Тэгээ ингээ сүлд нь хараадгаар гяс тэгээд ингээд аль болох өөртөө амар гайгүй хүмүүстэй ингээд өөрийгөө нээлттэй би тийг ингээд хэлмэл муу ахгүй ч гэсэн энд бас гадны оюутнуудаас их сурдаг. Тэр ч гэсэн яг нээлттэй хэлбэл амар муу штэ бас мэдээс муу байгаа. Тэгсэн мөртөө тэр нэг тоохгүй жоохоо ингээд тийм тэр үлийг асуудал биш гэж үздэг гол нь ингээд бүтээ ингээд амар бусдаа нээлттэй болоод нэг зарим сэргэлэн гарууд нэг гайгүй хүмүүстэй ч гэсэн баг болоо ингээд очдөг. Тэрийг яг санаачлагтай бас өөрөө бас нээлттэй хичээлүүдээ ч гэсэн яг тийм тэгж одоо оролцох нь бас их чухал юм байлээ. Ер нь бол манай Монгол оюутнуудаа зөвлөхөд одоо юу гэдэг чинь миний хэл одоо юу гэдэг чинь баг зэрэг муу байгаа шүү ч юм уу. Эсвэл хичээл дээр оролцох хэрэг би ингээд асуучвал энэ асуулт маань буруу болов гэх мэтлэн айцтайгаас болоод одоо юу гэдэг чинь хичээлдээ одоо зөвхөн өөрөө дотроо сурсаар байгаад тийм үү. Тэгээд ингээд бусдаас ингээд баг зэрэг хоцрох тохиолдол. Тэгвэл миний бодлоор бол аль болох санаачлагтай. Тэгээд ялангуяа их нээлттэй байх хэрэгтэй юм шиг санагц. Ялангуяа Европт гадаадд сурж байгаа тохиолдолд. Харин тэгээд дээрэс нь би бас миний эхний 1-2 семестр би бас ингээд одоо ингээд бодоод тохоод тэгэл тухайн хичээлийн одоо WhatsApp групп гэх юм уу ингээд өмнө үдчээс хүн амьтны группүүд ч юм уу тэр материалууд амар их байдаг байсан. Би тэр минээс мэддэг байсан. Тэгээд эсвэл ингээд өөр хүн амьтнаад ингээд танилцаа ангууд ирээд чинь наа хичээл чи тэгээд ингээд гэдэг ер нь хичээлийн талаар ерөнхий ойлголт өгчдөг. Тэгэхгүй яг тэр надаа бас ер нь тэгэх юм бол одоо тухайн хичээл гүйцэтгэд арай илүү дөхөм санагддаг байсан л та надад бол. Энэ хичээл ингэдэм байлээ тэгдэм шүү гэдэг нэг тийм ойлголттой болчоод тухайн хичээлдээ ингээд гүйцэтгэд арай гайгүй. Тэгэхгүй шууд ингээд ороод ингээд явах чи бас нэг жоохон юу санагдаад байдаг. За өргөө одоо ингээд ирээдүйн төлөвлөгөө ямар төлөвлөгөөтэй байна одоо? Мэдээж зөндөө төлөвлөгөө байгаа. За одоогийн байдлаар бол яарч байсан энд олон улсын байгууллагад ажиллаж байгаа болохоор энэ чиглэлээр бас ер нь цаашд бол ойрын 1-2 жилдээ бол ажиллах бодолтой байгаа. За тэгээд явандаа бол би яг бас яг энэ олон улсын чиглэлээр энэ прожект чиглэлээр их орондоо ажиллах хүсэлтэй байгаа. Боломж олдвол их орондоо буцаж очиод тэгээд энд сурсан өчүүхэн сурсан зүйлээ ч гэсэн аль болох те одоо өөрийн одоо мэдж байгаа талбар дээр гаргаж одоо нэвтрэлхийг л хүсдэг. Тэгээд ер нь бол
хэсэг зуурынд ажиллаж тодорхой хэмжээний дадлага туршлага хөрөнгөлүүлж хагаад дараа нь Монголдо буцаж очоод за тэгээд яг өөрийнхөө сурсан мэдснээрээ цаашдаа ажиллана гэж ерөнхийдөө төлөвлөж байгаа. За ингээд оргиодоо бидний урилгыг хүлээн авч тэг бусдаа өөрийн мэдсэн сурснаа танилцуулж өөрийн туршлагаасаа хуваалсанд баярлалаа. Ингээд цаашдын ажил амьдрал ажил амьдралд нь сайн сайхныг амжилтыг хүсье. Баярлалаа оргоо. Баярлалаа. Өөрч явуулсанд баярлалаа. Та бүгд ч гэсэн бүгдээрээ амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа.